Калифорни мужид заавал очиж үзэх газрууд. Хамгийн ихний зөвлөх газар бол Лос Анжелес байрлалтай Universal Studio. Би энэ газрыг л үзэх гэж мөрөөдөд Америк явж исэн болохоор 3 удаа энэ газар очсон. Өдөр шөнийн аль аль нь view нь үнэхээр гоё учраас та нар маань очиж үзээрэй. Дараагийн газар бол Лос Анжелес хотод байрлалтай Alert Walk of Fame. Нийт 2815 оддын нэр 5 шуун дээр байдаг энэ газарт очиод өөрийн шүтээнийхээ нэртэй одон дээр начиг ингээд зураг авахгуулаарай. Эхлээд Google Map-аас тухайн алдартныхаа нэрийг нь хайгаад аль хавьд байгааг нь олохгүй бол тэр их нэрнээс олно гэж үнэхээр худлаа юм бэлээ шүү. Дараагийн газар бол Илэзүү. Энэ зүүн миний үзэж байсан хамгийн жижиг зүүч гэлээ. Та завтай бол очиход дайггүй санагдсан. Дөрөвдүгээрт нь Илэ Софи стадиум. Энэхүү стадиум нь 70 мянган хүний судалтай хамаг л одуудын тоглолтоо идэг газар сүрдмээр юм бэлээ. За Бейонсегийн тоглолт үзсэн дурсамж миний хизээрч мартагдахааргүй дурсамж болсон. Тавдугаарт нь Hollywood Sign. Олон тайлбаргүй зүгээр л энэ газар руу заавал очоорой. Дараагийн газар бол Сан Франциско. Эдний даунтаун бол юун Илэгийн даунтаун. Яг л Европын хэв маяг дончтой. Үнэхээр гоё газар юм бэлээ. Очиж үзээрэй. Дараагийн газар бол Сан Франциско Golden Bridge. Жирийн л нэг гүр боловч амар алдартай гэж бодохоор л цаанаасаа бүр сүрдмээр байсан. Гүүрнээс илүү Алькатразын шорон тэнд харагдаж байсан нь үнэхээр сонирхол татсан. Бас л зөвүүн түүхтэй юм бэлээ шүү. Дараагийн газар бол Yosemite National Park. Америкт кемпинг хийх бас сонирхолтой юм бэлээ. За тэгээ сүүлийн зөвлөгөө гэх юм бол тэнд байгаа дээрээ одуудын тоглолтыг гоё үзэж сонирхоорой гэж хэлье. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк, share, follow хийгээрэй.